Ахаа та сүүлийн үед яригадаад байгаа төмөр туулаа буюу Noise-ийг яриад өгч дэмжиж байгаа нь лайк. Төмөр туулааны талаар яриад өгөөч. Дамжиж баавал ёо яг. Түши хүб. Та төмөр туулааны талаар яриад өгөөч. Гой. Түшиг агаа та намайг маш олон удаа тоохгүй орхитлоо шүү дээ. Noise-ийн талаар яриад өгөөч. Монгол аюул талбарт нь байх шиг байна. Яриад өгөөч гуя. Түшгээлээ баажгаа. Энэ одоо юу гэж байгаа юм бэ? Зөндөө хэллээ. Noise зооны талаар яд өгөөч. За. Окей, guys. Агаа нь ойлголоо. Өнөөдөр бид сүүлийн үед маш их яригдж байгаа нэг сэдвийн талаар ярилцуулна. Энэ бүхэн Бенжамин Бочүрэг гэх нэртэй энгийн нэгэн TikTok сувгаас эхэлсэн. Ердөөл харандаа цаас хоёрыг нийлүүлж хүсэл сонирхлоороо эхэлсэн энэхүү TikTok сувг санаандгүй байдлаар зогсоогдшгүй нэгэн алууршныг бүтээсэн нь. Өнөөдөр бид сүүлийн үед интернет дээр шууган дэгдэгэд байгаа төмөр туулай Noise-ийн талаар ярилцуулна. Туулан суугаад таалаас ойрно. Төмөр туулай намайг хараад байгаа юм шиг санагдаад байна. Хаанаас ч юм. За, сүүлийн 1-2 өдөр та нар нэгэн сэдвийг бол надаас бөөнөрөө асуусан. Тэр л болохоор юу вэ гэхээр төмөр туулай Noise байгаа. Өмнө нь бол энэ талаар би бас юу ч мэддэггүй байсан. Тэгээд та нарыг биччихлэхээр чинь ах нь бол нилээн судалсан. Ер нь бол нилээн сонирхлоо санагцсан. Нилээн буужинсан юм бэлээ. Зөвхөн та нарч биш. Ер нь бол дэлхийд нилээн буужинсан хүмүүсийн анхаарлыг нилээн татж байгаа сэдв байлаа. Тэгээд бүхэл хаанаас эхэлсэн бэ гэхлээр вэ штэ. Яг одоо бидний харж байгаа Бенжамин Бочүрэг Ситра гих нэртэй TikTok суугаас эхэлсэн байгаа юм. Яасан бэ гэхэлэр яг одоо бидний харж байгаа Бенжамин Бочүрэг гэдэг залуу ер нь бол нэг юм жоохон технологийн эв дүүтэй тэгээд юм зурхтай аюу гоё зурдаг юм залуу байгаа. За тэгээд эхний ерөөхдөө TikTok-ыг харах юм бол маш энгийн зүгээр нэг гоё зураг зурсан. Одоо иймэрхүү гоё зураг зурсан постууд байна. Харж байгаах. Ерөөхдөө нэг юм нэг дөрүүд санаанаасаа зохиод зурдаг. За тэгээд яасан бэ гэхэлэр вэ штэ. Яг одоо бидний харж байгаа ийм төмөр туулайн дүрийг зурж эхэлсэн байгаа юм. Энэхүү туулаа бол 10 фит буюу 3 м гаруй өндөртэй. Тэгээ ингээд суухлаараа ерөнхийдөө дундаж хүнтэй ойролцоо юм өндөртэй. Тэгээ энэ дэр бичсэн байна. Ингэж мөхлөж байшин руу орох, намхан таацтай өрөөрөө ордог. Тэгээ ингэж нуугсдаг, цонх мохоор хардаг гэсэн юм зүгээр нэг зураглалууд ерөнхийдөө эхлээд ингээд гаргасан байгаа юм. Тэгээ яалч гоё байшинтай, аюу гоё зурсан байг таад харж байгаа деталуудыг бүр ингээд хажуунаас нь ингэж харагдана, урдаасаа ингэж харагдана гэд царайн те ер нь л бүгдийг ингээд зурсан байгаа юм. Тэгээд яасан бэ гэхлээр вэ штэ. Нэгэн эвгүй зүйл болсон байгаа. Зөвхөн зурхаас гадна манай хүн яг жинхнээсээ ингэж төмрөөр иймэрхүү зүйлс үйлдвэрлэж эхэлсэн байгаа. Тэгээд энэ нь бол одоо энэ өөрийнх нь community те дагагч нарт нь бол айгүй таалагдсан. Хүмүүс бол донет явуулсан. Тэгээ мань хүн ч өөрөө тэгээд өөр юунд ч одоо санхүүгийн ямар нэгэн асуудалтай санаа зовлгүйгээр зүгээр л яг 100% энэ хүү робот туулайг үйлдвэрлэх бол боломжтой болсон. Тэгээд зурсан ерөөхдөө хэм маягийг харах юм бол та хэд бас гадарсан баг. FNAF буюу Five Nights at Freddy's гэдэг маш алдартай тоглоом байдаг. Эсрэг талын дөрүүд гэх юм уу те айлгадаг дөрүүд нь гэх юм бол ийм роботон одоо амьтад байдаг. Тэгээд тэр донд бол туулаа муулаа байгаа. Ер нь бол жоохон эвгүй цочож мочоодог ийм дөрүүд байдаг. Тэгээд энэ төрлийн зурнууд бол аниматроник төрөл гэж нэрлэдэг юм байлээ. Guys, ойрд хэрвээ кино үзээгүй хүн байвал чихэл дидилгээд сонсож байгаараа эцсийн зогсоол гэд намайг яг Европ руу явахын өмнөхөн нэг кино гарч исэн. Rocket Bay-ийн гол дүртэн тоглосон. Тухайн үед бас нэлээд шуум тарьж исэн кино байдаг. Тэрний 2 дугаар анги нь
дөнгөж сая цоо шинээр нээлттэй хийсэн байгаа. Энэхүү киног Тайланд, Унгар, Монгол гэсэн 3 орны уран бүтээлч хамтарч бол гаргасан байгаа. Ерөөдөө бас акшн ихтэй мотокросс эдэр сонирхдаг залуучууд бол үзүүл бол нэлээд тохиромжтой кино байгаа. Би одоохондоо яг үзэж амжаагүй байгаа. Тэгээд трейлерээс нь харахад бол нэлээд бас ийм гадаа кино шиг өнгө тавилт ер нь ингээд зураг авалтууд нь айгүй дайжгүй санагдсан. Мэдээж ихний ангиас хойш 10 жил нараа хийж байгаа учраас ер нь технологи хөгжсөн хойно хийж байгаа. Тэр утгаараа бас нэлээд гоё шинэлэг болсон гэж бодож байгаа. Тэгээд нэгдүгээр ангиас хойшоо бол нэлээд цоо шин түүх өрнөн. Тэгээд хэдүүлээ ямар цоо шин түүх өрнөж бидний мэлмиг одоо баярлуулахыг хамтдаа харцгаая. Эцсийн зогсоол 2 кино бүх кино театруудаар гарч байгаа. Тэгээд та бүхэн шимтэн үзээрэй. Guys. Миний нэг дарахыг мөрөддөг зураг байдгийн. Ямар сэн жижигхэн мөрөддөг. Тэгвэл чинийх юм. Чи одоо хаашаач гарах гарцгүй болсон гэдгийг мэдж байгаа үстэй. Би зүгтэх гайгүй. Энэ бол миний эцсийн зогсоол. Тэгэд бүр ихнээс нь хідүүлээ харъя. Харж байгаа ингээ хөлнөөс нь ахуулаад үйлдвэрлэж байгаа. Тэгээ би эхлээд та нарын комментиг хараад сэдв харж байхдаа жоохон яа юм шиг нэг ганц хоёр зураг харсан чи яг жихнээсээ ер нь бол энэ туулайг үйлдвэрлэсэн юм байлаа харж байгаах бүр яг сарвуу бүх зүйл нь маш нарийн ингэж хийгдсэн. Хоёр гар нь байна. Хоёр хөлн байна. Загвар нь бол энэ байна. Яалчгүй авьяастай амар гой зурдаг. За тэгээ манай хүн зүгээр ч нэг одоо төмөр туулаа урлах явцдаа яаж илүү хурдан хөдлөх, хурдан одоо гүүх гэдэг юм уу те аргыг олоод апдейт хийгээд яваад байсан баг. Одоо энэ дээр чинь ингээ шинэ хөл хийж байна. Бүр илүү хурднаар хийж байна гэд тэгсэн чинь засгийн газар энэ талаар мэдж байгаа юу гинэ. Хурдан гинэ яг юуны тулд хурдныг хийгээд байна гэн. Зүгээр болчихвол яасан өгшөө гэд хүмүүс бол нилээ санаа зовнсон байдалтай байгаа. Тэг хүмүүсийн нэг хэсэг нь санаа зовнсон ч гэсэн нөгөө хэсэг нь бол донётой явуулаад бүр зэмүүн амар туулаа робот барьчихаа гэж бол дэмжсэн байгаа. Тэгээ хандлт нь бол нилээ өссөн. Яг энэ зэгс харж байгаа 7 сая, 15 сая, 10 сая, 20 сая хүмүүс бол амар үтсэн. Энэ хурдан хөлнө. Тэгээд ингээд та хэд анзаарах юм бол биш үү? Бичлэг явах тусам ер нь бол ингээд артлынх нь дуун сонирн болоод хүн өөрөө нэг жоохон сонирн болоод нэг муу юм эзэмдүүлж байгаа юм шигтэй. Цаана аюу сонирн жоохон creepy жоохон эвгүй дуунууд явна зав. Ингээд студентс жоохон сонирн болцсон юм. Тэгээ хүмүүс л ер нь бол 2 хуваагдсан. Бро одоо болчихоо гэсэн чинь ёо өстө янзтай байна. Үргэлжлүүлээрэ гэдгийж байгаа байхгүй. Энэ хийм бол FNAF-ийн яг холбоотой хүн юм шүү. Би нөгөө FNAF-ыг ер нь бол ерөөс тоглож үзээгүй байгаа. Таад бол нэлээд дуртай хаа. Тэгээ цаашаа юу болсон байна харъя. Happy sleep. This is progress report. Гарч байгаа цаана ингээ дээр үеийн юм жоохон эвгүй яваад байгаа хөөхтэй. Number 17. These things right here. Тэгээ бүр ингээ яаж хийснээ тайлбарлаад. TikTok дээр бүр урт лайв байд юм билээ. Бүр ингээд яа бүр үйлдвэрлэж байгаа, гагнаж байгаа одоо энэ бүхнийг хийж байгаа. Тэгээ хүмүүсээ донет хийвэл хийгээрэй гэсэн. Тэгээ хүмүүс орно. Хэрвээ би донет хийвэл миний гэр бүлийг тайван орхих уу, аюулгүй байлгах уу гинэ. Донет хийсэн хүмүүс эдэр дэлхийг эзэлсний дараа амьд үлдэнэ гинэ. Тэгээ нэг хүн наад нэг юм чинь хэр найрсан юм бэ гэсэн чинь одоохонд мэдэхгүй байна. Ямарсан харна гинэ. Йоо. Run rabbit run гинэ. Гүүгэж туулаа минь гүүгэж гэсэн нэртэй дуу байна. Ямар ивгүй юм те. Зарим нэг аимшигын кинонд яг нэг алга нэр нэмэх дуу явдаг штэ ингээл хөөгөл тэгэл ингээл нэг ийм нэг муухай ийм дуу яваад тим сэн нэг дотор бодогдоод тах юм. Bang 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 ямар боо гинэ. Юу лээ?
Энэ дуу яг хүмүүсийг алахын өмнө тоглогдно гинэ. Пүү эндээс бүр хандлт нь бүр амар баг. Юу вэ? 40 60 сая. Хараа 18 сая, 20 сая, 20 сая, 50 сая, 60 сая. Пүү хандлт нь бол амар болсон юм байна. Springlocks will launch into the За ингэ сайжруулаад байсан байна. Ер нь бол хөл гарын нэлээд сайжраад улам дээшээ болоод сүултээ хөл нь ингээд чимээгүй явдаг болсон юм байна. Гайхалтай. Гайхалтай ч яг маш аимшигтай. Ийм том 3 метрийн өндөртэй төмөр туулаа зүгээр цонхны чинь гадаа чив чимээгүй зогсон яваад доо. Hello, everybody. This is progress report. Бүр урт хоёроо орсон байна. Cut some visually, but kind of Ингээ сүултээ манд хүн эвгүй болоод ингээд hydraulic pistons on the wrist. төмөр туулааныхаа хөлтөөгөө телевизэр үздэг болсон юм. Энэ ш нөө комент. Нааш хэр найрсан гэсэн чи одоохондоо мэдэхгүй байна. Гэсэн чи progress 87 энэ зугтчлаа гинэ. Тэгээ зугтсан гэсэн нэг мэдээлэл яваад байсан. Нэрнгээсээ зугтсан юм болов уу? Сүултээ зүгээр төгөлдөр урах 80-д бүр 20 сая. За. Right now we're using my motorcycle as a light. За улам баригдсаар байна. Улам тэнцвэрийн мундаг болгосоор байна. Улам уян хатан болгосоор байна. За бэлэн болохгүй л байна шүү. Одоо ингээл би энэ угсраалт толгоог нь угсраалт тэгэл бараг. Varied between them, you know, middle finger. Progress report 87 тэр зогтчлаа гэх. Тэр энэ бүр ингээ мим болцсон юм байна шүү дээ. Ер нь бол progress report 87 тэр зогтчлаа. 87 дээр л ер нь хүмүүс зугтаана гэж бодоод ах шиг байна те. Progress report нэг нь юм байсан гинэ. Одоо тэгсэн чинь юм болцсон. Миний гараж нь progress report 87. Ноосоо олдохгүй байна. Гаражны хаалга нүх гарсан байна гинэ. Йоо хүмүүсийн зөвлөгөө бүр амар зөвлөгөө гэдэг вэ. Шөнийн хараатай болгоод сундаг гар хөлтэй болгоод тэгээ халууны мэдэрдэх тэгээ баруун гарнаасаа дрон гаргадаг. Камераараа хардаг. Бүр амар алуурчин хийх гэдэг нас үе. Артлынхаа одоо орчинтойгоо нийцүүлж өнгөөс сольж алга болдог. Тэгээ kill mode-ийн алуурчин мод ч болохоор Wolverine шиг юм нөгөө сарвуу гарч ирдэг. Хүмүүсийн хоолойг дүүрээдэг. Энэ ч ямар амар зөвлөгөө вэ. Доор нэг битгий дээр нь тийм санаа өгөөд байл та гэж өөлж байна. Энд үнэн юм худлаа юм нь Citra тэр зугтчлаа гэдэг байгаа байхгүй юу? Зугтаацсан гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол. За. Payday гэдэг байгаа. Туулайны бичлэгнүүд байна. Эвгүүл. Тэгээ харагдахгүй болохоор нь хүмүүс зугтаацсан гэд байгаа юм болоо. Йоо, энэ ямар зөв юм. Тэгээ туулаагаа биш тийм цуурай мэдэрдэг болох гэж байгаа юм байна. Одоо сарсан байгаа чинь агуутар цуурай мэдэрч одоо орчныг ингэж мэдэрдэг штэ. Яг тэрэн шиг төмөр туулай зүгээр л чичрэгэн долгио цуураагаар иргэн тойрноо мэдэрнэ гэсэн. Ямар ч хүн нуугдах боломжгүй. Та нуугдсан ч таны амьсгаагаар чинь чичрэгээр чи олох болно. Аимшигтай. Хүмүүс яагаад цуураагаар байршлахтуудаг болох гээд байгаа юм бэ гэл. Яг хоёр хуваагдсан байхгүй. Болооч бро наач бүр амар юм боллоо гэсэн хүмүүс байна. Нөгөөх нь гоё байна, nice. Бид тэр сэлж чадахгүй те гинэ. Ингээ хүмүүс ингээ санаагаа өгөөд байгаа байхгүй. Бид тэр сул цэгийг нь мэдж байгаа гинэ. Тэгээ яг энийг нь одоо ингээ ийш нь буутчихвол одоо устдах юм байх уу. Одоо ингээ санаагаа өгөөдөх юм. Битгий санаа өгөөд л та guys. Наад төмөр туулаа чи аимшигтай боллоо штэ. Юу. Яа. Сан дээр үн дуу тавихаараа нэг л. Бас хөлн нэлээд урт биш үү? Яа чи 3 м хавцаа болох юм байна. Гуйн байна, хөлн байна. Нэлээд том идэл болох нь meanwhile Alex Lab гэнэ. Alex Lab гэж юу юм? Democracy in volatile regions. Just kidding. Who the heck needs democracy? Iron Man-ы зэвсэг мэсэг зөхиод байгаа юм байгаа юм. Пүү яана хөөе guys. Орос Tony Stark гэдэг нэрээрээ алдартай Alex Lab гэдэг нөхөр байгаа юм байна. Also as compact but powerful professor. Пүү хараа Iron Man-ы хувцсыг хийж байгаа юм уу те бод амьдрал дээр. Окей. Хүмүүс ч одоо амар робот бүтээцгээгээд яах гээд байна хөөе. Яг юунд бэлдээд байна хөөе guys. Шаардлага байгаа юм уу guys? Энэ бас Орос юм уу те? Меня зовут Citra Mitra гэсэн юм шүү дээ. Оросоор Бенджамин Бочурек гэхлээр чинь Орос нэр мөн үдихтэй. Америкт амьдардаг Орос юм болов. Тэгээ яванда галын дэсвэртэй, усны дэсвэртэй, сумны дэсвэртэй болгоно гэж байна. Окей. Кенгуру 48 цагийн километрийн хурдтай явдаг гэж байгаа заяа. Гэсэн чинь нөөсний төмөр туулай маань энэс хурдан 51 км/цаг. What? Усан болт 37 км/цагийн хурдтай явд юм. Усан болтоос
бараг дахиад нэг илүү хурдан юм уу? What? Аимшигтэй. Би л бууж өглөө. Би л энэ аимшигтай амтны шууд бууж өглөө. 30 дэ убаад хүртэл нөөзөө туулаатай зурлах ямар шаардлага алга. Ийм бичлэг гарсан юм байна. Шүн цонхны цаанаас хоёр гэрэл. Хүмүүс бол энийг бол нөөсий гэж The room is quiet. He knows something. Гадуур явж байхдаа ийм юм байна. Туулаан чихтэй ийм хоёр гэрэлтэй. Мөн үү guys? Эсвэл зүгээр л гэрэл үү? Цонхны ч гадаа ийм гэрэл байгаа юм шиг үз. Сайн хараарай. Тэгээд яасан бэхлээр шүү дээ. Манай төмөр туулаа цухтаасан гэсэн шуум гарснаас хойш хамгийн аюултай зоонуудыг бол харуулсан. Тэжи одоо хаана аль хавцаа юм битээ. Америкээс цухтаасан. Монгол гайгүй юм шүү. Монгол орсон гэдсэн. Монголч бүр ийшээ байгаа сте. Гайгүй юм шиг байна guys. Монголчууд бас гайгүй аюулгүй юм байна. Европ руу орж ирсэн байж магадгүй. Америкт бол ерөөхдөө эвгүй байгаа. Тэгээ мим гарч ирсэн. Оросд амьдардаг бол жоох өртөж магадгүй. Франц бол эвгүй. Испани бол бас эвгүй. Монгол байхгүй байгаасаа. Бурхан минь. Бразилч тийм ойрхон байгаа мó. За Монгол битгий байгаасаа guys. Байхгүй юм шиг байна. Америк бод аргагүй. Массачусетс яг нэг алга болсон газар нэг бүр гайгүй юм шиг байна. Юу ашгүй. Монголд ивүү гэдээсэн танаа зовлтгүй. Бүр дууссан бичлэгийн задарсан юм бэ штэ. Энд гэхдээ цутасаал гэдэх. Энэ яг жинхэнэ хаяг юм уу? Биш байна. Ашгүй. За харъя. I think this is gonna work. All right, guys, let me show you this. Let's give it a first try. Let's do it. Before we start, our Хөтлөж үтсэн байна. Энэ бол гэдэг жинхэнэ биш байгаа. Гэхдээ зэвүүн те. everybody click the link below. Амар смут хөдөлж штэ. Ooh, what the? So, Өвдөрцөө. guys, I need your help. Show us support by just clicking the link below and go live. So I built this robot in my garage, and it's pretty cool, right? I'm hoping to get it to walk. Гарных нойролцоо яагаад байна л да. Мэдрэгдэл байна л да хуурамч гэдэг нь. Гэтэл хөөрхөн лээ. Харж байгаа яг энэ гар нь хөдлөхөөр The parts together. сан эффект байгаа. Сүүлд шинжлэгдсэн зооноор нь Монголын ойролцоо байгаа гэж тодорхойлсон юм байна. Хөрхий. Энэ Монгол байна. Оросын яг энэ Солонгос Орос Монголын дунд ойролцоо юм хайшин тий. I'm from Mongolia ингээ уйлж ин яана манайха за өнгөрсөн цонхороо болгоомжтой байгаарай. Цонхорын саяын шиг хоёр гэрэл гаруул тэгэл ер нь шууд цухтаах хэрэгтэй шүү окей. Цухтаагаас нэмэр байхгүй та хэд ямар усан болтоос хурдан гүөх юм биш. Ер нь бол юу ч хийгээд нэмэргүй байх. Бид нар өөрсдөө л нэг төмөр нохоо ч юм уу төмөр нэг юм үйлдвэрлэхгүй бол ер нь бол хитүүдж гин. Guys, бид гасны юм үйлдвэрлэх хэрэгтэй шүү. Төмөр алмас ч хамаагүй үйлдвэрлэх хэрэгтэй. Кофе уучаад ирсэн чинь нөөс нь алга болсон гараажнда байхгүй байсан гэж тэгээд цухтаасан гэж. Тэгээд байршны тогтоосон чи яг энэ Монгол Оросын ойролцоо байсан гинэ. Окей, Филиппин руу ирж ийн гэсэн бас нэг юм TikTok-ууд гарсан байна. Цухтаасан гэд яриад байгаа гараажных нь хаалга байна. За ингэж ингүүтж байгаа юм да бөөнөр. Ийм анхааруулга бичлэг бас нэлээд гарсан байна. Яаж ер нь ноосыг зогсоох вэ? Шууд гүүгээд ирэн шүү гэж байна. Хэрвээ гүүж ирвэл цаг байхгүй. За окей ойлгомжтой. Ер нь бол тэгэл хөв тавьтантайгаа эвлэрэх ёстой юм байна тийм үү? За заавар байгаа юм биш үү ямар ч зүйлсэн. За эргэж харж болохгүй. Окей. Шууд л зүгээр чихээрээ цухтах юм байна. Гэрлүүгээ маш хурдан эргэж харахгүй гүүх ёстой юм байна. Окей. Маш амархан. Бидрийг байнга хийдэг. Гэр бүлээ цуглуулна. Окей. Хүн бүрийг тоолно. Окей. Easy. Хаалга цоожлно. Окей. Цонхоо цоожлно. Окей. Хинэг байхгүй бол битгий хай гэж. Окей. Аим шиг кино их үзсэн хүмүүс бол ер нь нинэ хайх гэж явдггүй. Маш дуршлагтай. Every second you hesitate, he's closer. Don't breathe loudly. Хангамсгалж болохгүй. Окей. Second, call the police now. Цагдаа дууд. Цагдаа юм хийж чадахгүй. Окей. Ямар ч дуудах хэрэгтэй байх. Do not attempt to confront him. Битгий зодолт гэж байна. Окей. Миний ганц чаддаг юм байна. Буудах шаардлага байхгүй. Угаасаа чадахгүй гэж байна. Окей. Угаасаа алга. Ямар ч машинаас хурдан явна гинөө. Окей. You can pass through walls. Хан нэвтэлж чадна. Окей. Ер нь бол эвдрэл гэж яах шиг байна. Тэгвэл хаалга цоошлох ямар шаардлага байсан юм? Хан нэвтэлж байгаа юм бол сум ажиллахгүй. Окей. Угаасаа байхгүй. It's already over. Third, remain completely silent until dawn. Don't make any noise. Every loud breath could be the end for everyone. Do not leave your hiding place. If you hear footsteps, чимэг байх маань ер нь баг амьсгалч баг болохгүй байна. Breathe slowly. If you see his shadow, run. That will be your only chance, and it may be the last time you see your family. Note,
A guy named Citra is creating a 3-meter animatronic killing machine. This is just a drill. For now, we are safe. Remember, if Nosy runs toward you, accept your fate. Зүгээр хөв тавтантайгаа эвлэр гэж хэлчихсэн нэ. За хэдүүл ер нь хөв тавтантайгаа эвлэрээ дөө. Угаасаа ямар ч арга байхгүй мэн. 2025 оны Halloween эвгүй болох юм байна. Баахан нөөсинүүд явах юм шүү. За ер нь бол иймэрхүү. Маш ойлгомжтой. Нозитэй хэрвээ таарах юм бол төмөр туулаатай таарах юм бол зүгээр л хөв тавтантайгаа эвлэрцгээ. Юу ч битгий хий. Битгий амьсгал, битгий хичээ. Зүгээр л хөв тавтантайгаа эвлэр. Тэгээ цонхнуудаас хараарай. Цонхнууд дээр чинь манай цонхны гадаа нэг хоёр гэрэл яваад хараа нууц биш үстэй. Ч та яг бичлэг хийж яхна. Хин бэ?